Уг гарам нь Баянтам өртөөний үйлдвэрийн гүйлтийн 3 дугаар километрийн гарам гэж одоо Дорнот аймгийн Чавсан хотын төв дундуур явж байгаа хамгийн өргөн гарам байгаа. 4 игнэ замтай. За амрыг ирээ. Төмөр замын цагтаагаас явж байна. Ахмад Бүрбаатар. Төмөр замын аюултай ус гээд нэгцэн арга хэмжээ зохион байгуулж байгаа. За одоо эндээс ингээ галт хэрэг ирж байгаа үед та ямар арга хэмжээ авдаг вэ? Хамс тэмдгээ хараад уртаас харуулаад урт зам болон хойд зам яг чиргэлсэн хаана байна. Зайгаа хараад зогсоод байна. Зайгаа хараад. За өнгөрсөн оны байдлаар бол хоногт 5300 автомашин зорчдог гэсэн судалгаа гарсан байгаа. Галт хэргийн хөдөлгөөн бага байдаг. Галт хэрэг явдаггүй гэж бодоод байдаг. Манай арт хэрэгтэн маань. Тэгэхдээ Дорнот гурил компани буудаа Орос улбоноос ирж байгаа буудаа болгон Дорнот эрчим хүчний систем төрөмжт компани мазут буухаар одоо хавартай, намартай энэ буудаа мазут гэдэг зүйлүүд ирдэг болохоор арт хэрэгтэн манаас сонор сэрэмжтэй гармаар өнгөрөх бас аюулгүй байдлаа хангаж гарах шаардлагатай байна. Галт хэрэг өнгөрөнө. За ингэдэж шүү та. Одоо энэ нэг зогс тэмдэг байна шүү дээ. Энэ одоо галт хэрэг байгаа үед ч юм уу галт хэрэг байхгүй үед бол энэ зогсгээд чуган байна шүү дээ. Зогсгээд тэмдэгний цагаан зураасан дээр зогсоод хоёр тал руугаа хараад сонсоод тэгээ хөдөлгөөнөө үлддэг байгаа шүү. За Төмөр замын цагдаагийн газар за тэржүүлсэн хамгаалалт онцгой байдлын албатай хамтран Төмөр замын аюултай ус гээд нэгдсэн арга хэмжээг Дорнот аймгийн Баянтам тасаг дээр энэ сарын 17-ноос 22-ны хооронд зохион байгуулагдж байгаа. Одоо гармаар нэвтрэхтэй эхлээд галт хэргийн хөдөлгөөнөө өнгөрүүлнэ, дараа нь автомашин өнгөрнө гэсэн дүрм байна. Дараа нь гармаар нэвтрэх дүрм журмаа баримтж ажилласаа л гэж арт хэрэгтэй хүсэж байна да. За тэгээд зогс хар сонс гэдэг энэ арга хэмжээг сайн ягштал мөрдөрөө гэж Төмөр замын цагдаагийн газраас сэрэмжлүүлэг өргөж байгаа шүү. За маа. За болгоомжтой зорчороо та. За эргэж жолооч нартай Төмөр замын гармаар гарам гарцаар гарахтаа хэрхэн гарах талаар ухуулах хуудсыг тарааж ажиллаж байна. Хоёрдугаарт бид өхөн Төмөр замынхаа Баянтам тасгийн замын 5 дугаар ангитай хамтран 238 км төмөр зам дээр нийт 8 эсгийн маструудтай хамтран мал их иргэд малчин иргэдэд ухуулах хуудас төмөр малаа хариуцлагатай байх талаар санал сэрэмжлүүлгийг хүргүүлээ ажиллаж байна. Манай Баянтам тасаг замын 5 дугаар ангиас бол малчин иргэдтэй ухуулах хуудас одоо малаа хариуцлагатай байх талаар бол тогтмол мэдэгдэх хуудас шаардлага хуудсуудыг хүргүүлдэг байгаа. За яг энэ манай Дорнотод энэ Төмөр замын гармаар гарахтаа эргэж жолооч нар маань хэрхэн яаж гарах талаар бас тодорхой бас мэдээлэл байхгүй байгаа юм. Тэр утгаар бид нар өнөөдөр эргэж жолооч нартай Төмөр замын гарам гарцаар гарахтаа хэрхэн яаж гарах вэ талаар анхаарал сэрэмжлүүлгийг бас хүргэн ажиллаж байна.